Игүүшний навч цэцгийн бэлтгэлийг хордлого тайлах, өрөвсөл намжаах, эвлэг цөсний үйл ажиллагааг дэмжих, ходоод 12 хурууг эзний шарха, гуурсан хоолой өрөвсөл зэргийг эмчлэхэд хэрэглэхээс гадна гадуур хэрэглэхэд бол өрөвсөл шархны эдгэрэлтийг сайжруулах, хаван буулгах бол хавсарсан үйлдэлийг үзүүлдэг. Хэрэглэх зааврын хувьд бол хатааж жижиглсэн навчны хэсгээс нэг хоолны албыг бол 200 мл халуун усанд хийж нэг цагийн туршид эдээшүүлэн тавина. Тус хандыг шүүж 50-аас 70 мл-ээр өдөрт 3-аас 4 удаа, 50-аас 70 мл-ээр өдөрт 2-оос 3 удаа, ходоод 12 хурууг эзэн шархлааны үед бол 200 мл буцсан халуун усандаа нэг хоолны албахыг хийгээд нэг цагийн туршид эдээшүүлэн тавиад эдээшүүлсэн бэлтгэлийг бол шүүж өдөрт 50-аас 70 мл-ээр хөнгөн хоол цааны өмнө хэрэглэх байна. 300-аас 400 мл халуун усанд бол нэг хоолны албаг игүүшнийг хийж 1-ээс 2 цагийн турш дээшүүлэн тавина. Дээшмлийг бол шүүгээд өдөрт 70-аас 80 мл хэмжээгээр гуурсан хоол үрсэл болон шээс хагдах үед бол дээрх журмаар бол хэрэглэнэ. Игүүшнийг бол 5 цул эрэхтний ямар нэгэн эмгийн үед бол бүгдэнд нь хэрэглэж болдог ургамал гэж үздэг. Олон өвчний үед хэрэглэж болдог ургамлуудын нэгэ.